За энэ бол шууд хувьсгч ялгаж болох дифференциал ашиглал байна. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энд байгаа dx-ийг тэнцвэр нэмийн артлалт орлоо үржүүлчих гэсэн үг. Тэгэхээр 5x-ээс хасах нь 7 dx бол. За энэ хоёр тэнцүү бол хоёр талд нь шууд интеграл авчээ. За тэгвэл тэнцвэрийн төвний зүүн гар талаа шууд y болно. Харин баруун гар талтай болохоор 5x квадратыг хуваах нь 2, хасах нь 7x. За тэгээд нэмэх нь c гэж гарч ирнэ. За манай мөрөө бол ийм байна. Тэгэхдээ энэ мөрийн энэ цэгийг дайрна гинэ. P гэсэн цэгийг дайрна. Энэ юу гэсэн үг вэ гэхээр x-ийн оронд 2-ыг оруулах юм бол энд 2-ыг оруулах юм бол y нь 6 гарч ирнэ л гэсэн үг. За өөрөөр хэлэх юм бол за энд бичээ. 6 тэнцүү x-ийн оронд 2-ыг оруулахаар 4 болно энд. Хасах нь 7-г үржих нь x-ийн оронд 2-ыг оруулаад ийм боллоо. За энэ хоёр чуурагдаад энд 2 боллоод 10, 10-аас 14 хасах 4. Хасах 4 нөгөө чинь болох юм бол c тэнцүү 10 гэж болтох нэ. Энийг энд нь оруулаад манай бодлого дуусчихна. За тэгээ шинээр бичих юм бол y тэнцүү 2-ны 5x-ийн квадрат хасах нь 7x нэмэх нь 10. За ийм мөрөө байсан байна гэсэн үг.